захиалаагүй мэдээд байгаа байхгүй юу? Тийм тэнд аяг захиалсан. За би шайнаас хөрхөн жижиг шижиг хөдөөний зөвлөлт мөлтө захиж үзсэн байхгүй юу. Тэгээд тэр маань сая өнөөдөр ирлээ. Тэгээд хэдүүлээч гэж би задлж үзэх гэж байна. Тэгээд задлж үзье. Надад ерөөхдөө айгу таалагдсан болохоор айгу юм ирчихсэн гэж айгу бодчих. Би аяг захиаллаа. Бүрээ. Би одоо энийг их л задлж үзмээр байна. Энэ одоо яг юу юм болоо. Уг би аяг захиалаагүй мэдээд байгаа байхгүй юу? Тийм би аяг захиалсан гэж нүс. Ийм аяг захиалсан. Хөрхөн минь үү? Ийм сонин жоохон орон гараа л байна гэж нүс.
Орон гарan биш бүр гаран гаран юм шүү. Энэ болохоор нөгөө тагтай. Би өөрийнхөө айгуу тийм cozy vibe-тэй айгуу дуртай тийм хүн юм байна гэдгээ би өөрийгөө айгуусаа одоо мэдрээд байгаа гэх юм уу? Мэдээж таниад байгаа. Тийм болохоор ингээ cozy vibe-тэй одоо зүйлүүд reels надад айгуу их гарч ирдэг болохоор ингээ тэднийг харахаар яг тэр дунд амирх од болсон юм шилэн аяг шиг юм байсан баггүй юу? Тэгээ би тэрийг авсан. Зун л авъя гэж бодсон. За ингээ саяных бол 2 аяг маань байлаа. Авснаа бүр таг мартчихсан байна. Миний нүдэнд амирх тусч байгаа зүйл маань болохоор энэ вэ? Энэ болохоор бүгж юм л да. Бүгж мөгжинд айгуу дуртай байхгүй юу? Ийм чулуун молоотой ч юм уу. Тэгээд исто ярч. Тэгээд би нэг өмнө жил биш энэ жилийн 100 билүү Нюрнберг орсон байхгүй юу? Тэгээ Нюрнберг ороод амар гоё. Би тэр үед умсаа цагаана бодсон байсан юм саатай чулуунд тиймэрхүү өнгөөр. Тэгсэн чинь тэр үед яг тийм мөнгө мөгж олсон байхгүй юу? Тэгээд 30 евро гэж хэлсэн. Тэгс чи би ямарсан өөрөөсөө харамлаад авч чадаагүй. Тэгээд тэр бүгч маань миний толгой дотор бүр ингээ одоолтой байдаг. Би тэр бүгжийг ханаас ч олж чадахгүй. Угаасаа хүн ингээ өөрөөсөө л хуваараа хийдэг тийм юм байсан болохоор. За ийм 2 хөрхөн бүгж байна. гоё. Одоо тэгээ төрсөн ингээд ингэж авчихж тийм үү? Харагдчихэв үү? Тийм л болох юм байна. За энэ унжсан санжинсан юмнууд нь жоохон дараа тэр болж магадгүй юм шиг хэлтэй. Яг нь. Бүсний ингээ хатгадаг л юм байх л та. Энийг одоо яаж ч хатгах юм бол тоо. Ингэсгээл авчдаг л та тий. Нэг юм хөрхөн. Одтой. Нэг юу шиг юм шүү? Дахиур шиг юм шүү. Гүнжийн шидэд дахиур гэдэг шиг. Би өөрөөдөө тэнгэр өнгөнд амар дуртай. Тэнгэрийн өнгө болохоор ч тэгдэг байж магадгүй. Гэхдээ надад айгүй тийм хязгааргүй эрх чөлөө юм шиг санагддаг. Тэнгэр өнгө. Энийг юу гэдэг юм мэдэх үү? Манай залуу амар удаан ойлцоодаг хгүй юу? Бараг 40 минут алга болчихсон. Тийм болохоор би өгсөний хайрлаад гişнээс султурны юм захиалсан. Хөөх юм байна. Зээ гарын бугуйчлахаар ганы бугуйчлах дээр юм байна. Ийм болохоор юм сарсан байгаа хаатай. Хүсэж жохон гэж шууж мөчлөх хэрэгтэй. Энэ бас нэг үсний юу байна? Ийм тэгээд ингэж авчиж болно. Эсвэл гадуур нь ингээд дотор нь ингээд авчиж болно.
Энэ бүр аймаг гоё гас. Жохон би жохон юм унжаа шанжсан юмнуудын жохон малж чадахгүй ч магадгүй. Шийдлээ. Тэгээд ийм их юм захиалсан байна. Би ийм бүгжөө хийдэг хавтаахгүй бид тэрийг аваад ирээ. Тийшээ идэл хийж үзье. Тэнийг манай найз ихч өмнө жил найз ихч гэх юм. Өмнө жил хийн төрсөн өдрөөр маань бэлгэнд үүжсэн байхгүй юу? Тэгээд нэг ашигладаггүйсэн юм аа би жоохон доошлуулж гэж. Хэлэлээ хиймээр байна гэхлээр энэ надад аяга хөрх санагдаад байгаа учраас энийг хийхээр шийдлээ. Өчөө бас хийх. Гэт. Энэ зүйлтэй бич. Ингээд зүйлтнүүд нь дүүрчлээ. Бүгжнүүд нь ер нь дүүрчлээ. Бараг энийг дүүрэх гэж юм аа даа. Зя би цагныхаа юм хийчихлээ. Ингээд. Энэ ч хөөх юм аа. Гой хамгаалж чадах байх гэж бодож байна. Зя. Тэгээд миний бичлэгт хамт байсан баярлалаа. Өнөөдөр би амарч байгаа. Өнөөдөр маргааш 2 би амарч байгаа. Учраас гой бичлэг хийж амжлаа. Тэгвэл ажил гэр гэж явахлаар жоохон амждаггүй юм байна. Бичлэг хийн гэдэг чинь бас их ажил юм аа. Bye.